шалтгаан нь юу гэхээр зэрэг олон хүүхдтэй эхчүүд бид нэр урд нь социализмын үед 4 хүүхдтэй дээш хүүхдтэй эхчүүдэд 400 төгрөг, 8-аас дээш хүүхдтэй хүүхдэд эхчүүдэд 750 төгрөг өгдөг байсан. Энэ нь явцын дундаа бол 90 оноос огт байхгүй чөлсөн юм аа. Тийм учраас эхчүүд биднэр мартагдаж очирсон олон хүүхдтэй эхчүүд хоцрогдсон гэдгийг энэ Ахмадын чөлөөт холбооны тэргүүн баасан соргоор ажиглаж мэдэж 2005 оноос олон хүүхдтэй одонтой эхчүүдийг өдөр бүр өөрийнхөө байранд бүртгэж хүлээж авч бид бүхний хүсэл саналтаа хуваалцаж дуулж байсан. Эннийхээ үндсэн дээр бид нэр 2006 оны 7 сарын 4-ний өдөр одонтой эхчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Энэ зөвлөгөөнөөр бид юу шийдсэн гэхээр зэрэг олон хүүхдтэй эхчүүд бидний төр засаг 2-дугаар одонтой ихэд 500,000 төгрөг, 1-дугаар одонтой эхчүүдэд сая төгрөг өгч бүрэн болцоо байна гэдэг тооцоог нь гаргаад тийм шаардлагыг бид тавьж тэмцсэн юм аа. Бид нэр олон удаа энэ тэмцлийг төр засагт хийсэн боловч тухайн үеийн төр засаг бидний энэ шаардлагыг хүлээж авахгүй маш их эсэргүүцэж байсан. Ингэж эсэргүүцсэн боловч бид тэмцлээ зогсоогоогүй үргэлжлүүлсний хүчинд бид одоо юу гэхээр зэрэг олон хүүхдтэй эхчүүдэд 2-дугаар одонд нь 50,000 төгрөг, 1-дугаар одонд 100,000 төгрөг өгдөг байсан. Тэрийгээ одоо түрүү оноос өсвүүлээд 2-дугаар одонд 100,000 төгрөг, 1-дугаар одонд 200,000 төгрөг өгч эхэлсэн. Одоо Монгол Ардын нам зорилтондоо юу гэж байгаа вэ гэхээр зэрэг бидний тавьж байсан нөгөө 500,000 төгрөг, сая төгрөгийг одоо өгөх бололцоотой юм а өгнө гэд бидний тэмцэж энэ баасан хатагтайгийн дэвшүүлэн тавьж анх гаргаж ирсэн зорилтыг одоо намынхаа зорилт болгоод дэвшүүлээ тавьж байгаа. Ийм учраас энэ баасан гэдэг эмэгтэй юу гэхээр зэрэг хаана ядарсан зүдэрсэн ийм юу байна вэ? Тэрийг бол соргоор тусгаж ас бид бүхэнд бол нэмэр хандив болоод тэрийг төр засгийн хэмжээнд бол хүргэж чадаж шийдвэрлэж чаддаг хүн юм а гэж үзэж байгаа учраас энэ эмэгтэйг бид дэмжиж энэний хайр буйнаар энэ төр засгаас энэ олон хүүхдтэй одонтой эхчүүд хүртэж байгаа хайр халамжаа ухаарч бодож энэ эмэгтэйг дэмжээсэ гэдгийг эхчүүд бид нар сэтгэлээсээ хүсэж уриалж бусад нөхдийгээ энийг дэмжих байх гэдэгт итгэж бидний тэмцэж явсан энэ эмэгтэй бол биднэрт ач тусаа өгсөн бид бүхнийг яахгүй тийм эмэгтэй тэмцэгчүү гэдгийг уриалж саналаа өгөөрэй гэдгийг дэвшүүлэн тавьж хүсэж энэ хурлыг хийж байна. Баасан бол ард түмний Баасан бол ард түмний хэрэгтэй хүн юм аа. Энд хүний хийсэн зүйлээ орны нүдэнд ил байгаа гэж ийж харагдаж байгаа юм аа. Бид ажлын манлайг ирсэн одон түмэндээ тустай төв замтай ирсэн одон түмэн гэсэн сэтгэлдээ ямар ч цаг хязгаар эрхэмлэн болсон баасан нэг их хурлын гишүүн бодож өгнө гэж хүсэж байна. Эцэгтэй дүүрсэн гэдэг. Одоо дөрөвтэй юу атаасан. Энэ дөрөвтэй атаан шалтгаан баасан хөнгөж тавьж дөрөвтэй хэвчээд хоёрдугаар атан. Дөрөвтэй хэвчээд дөрөв атан алах юм. Алах юм. Үгүй баярлж авдаг. Одоо 40 дээрснийхэн бол
цаанд орж ажил руу дайцаад байгаа. Тийм учраас энэ одоо дагаж ирж байгаа нь төлбөрөөр дагаж ирж байгаа 100,000 төгрөг өхөрийн амьдрал бол нэмэх болдог. Тийм учраас би баян зэрэг дүүрэх нийлж байгаа баатангой дэмжээсэй гэж надаас төгрөг баян зэрэг дүүргийн 1000 залуу өрчдөд уриалж байна. За өнөөдөр энэ хэвлэлийн баг хурал хийж байгаа явдал бол одоо баян зүрх дүүрэгт нэр дэвшиж байх, бие дааж нэр дэвшиж байх хамтын чөлөө толгооны Аасан гэдэг эмэгтэйг одоо бид бас дэмжиж хэвлэлийн баг хурал хийж байна. Энэний гол асуудал юу вэ гэвэл анх одоо олон хүүхэдтэй ээж үүдийн одоо тэр хурлыг анх эхэлж одонтой эхчүүдийг бүртгэж байна гэхдээ биднүүд очиж тэр хуучин байранд байхад нь 2006 оны 7 сарын 4-нд тэр хурлаа хийж байсан. Тэгт нь би очиж бүртгүүлж надтай хамт олон эхчүүд очиж бүртгүүлж байсан л да. Тэрний ач тусаар одоо бид чинь 90 оноос хойш байхгүй болсон мөнгө төгрөг тэтгэмж одоо төр засгаас хүртэж байна. Баасангийн санаачилгаар гарсан зүйл шүү дээ. Энэ олон хүүхэдтэй эхчүүдийг одоо энэ асуудлуудыг авч хэлцээд биелүүлээд одоо бид шин энэ одоо хүртээд явж байна. Инээс гадна анх эхлээл 1990 онд байна уу да энэ Баасан гэдэг эмэгтэй газар шороо эх орныхоо бүрэн бүтэн байдлыг одоо бүгдийг одоо нэгүрчлэн баруун зүүн аймгаар нь хуваарлаад одоо яриад газрын зурган дээр наривчлан зураг төслийн гаргаад бүр одоо ингээд ажиллаж исэн хүн л дээ. Тэгээд одоо ингээд бодоход Баасан гэдэг эмэгтэйг ярьж байсан асуудал ерөөс анх эхлээд яригдчихсэн зөв асуудал авч хэлцэж байсан юм байна. Ярьж олон түмэнд нэвтрүүлж хэлж ойлгуулж байсан юм байна гэдгийг би одоо ойлгож энэ альч байгууллага засаг төрөөс ахуулга газар шороо гэж одоо ярих боллоо. Энд чи 90 онд Баасан гэдэг эмэгтэй анх хэлж ярьж хэлж байсан юм шүү дээ. 2004 оны үед ч бас сонин хэвлэл дээр бичигдсэн байсныг би олж уншиж байсан юм байна. Тийм учраас манай энэ Баасан бол ер нь энэ эмэгтэй бол ер нь ганц эхчүүд, ахмадууд, залуучууд гэхгүй бүгдийг хайхгүйгээр ер нь нийгмийг тэр аяар нь олж хардаг, нүдэрээ хардаг, амьдралын нарийн одоо зовлон жаргал бүгдийг олж хардаг ийм дадлагтай амьдралын туршлагатай ийм эмэгтэй гэж би одоо дүгнэдэг л дээ хөв хүнийхээ хувьд. Тийм болохоор энэ баян зүрх дүүрэг, надах дүүрэг энэ бүх ахмадууд болон ахмад дайчид, залуучууд, залуу одоо эхчүүд, эмэгтэйчүүд гэхгүй бүх ард ирэг дээрээ одоо энэ хүний төлөө саналаа өгч одоо дэмжихийг би уриалж байна. Та бүхэнд баярлалаа. За сайн байцгаана уу. Би Баасан дэмжиж энэ хуралд оролцож байна. Би 90 онд хар залуугаараа олон хүүхдээ тэтгэврт орж ажил төрөлж хийхгүй ингэж явсаа. Одоо энэ Баасан гэдэг хүний буйнаар одонгийн мөнгө дээшилж одонгийн мөнгө 200,000 авч ингээ явж байна. Тэгээд Баасан бүгдээрээ дэмжээрэй. Баян зүрх дүүргийн 22 дугаар хооронд нэр дэвшиж байгаа. Би тааш нэр дэвшиж байгаа Баасан бүгдээрээ дэмжицгээе. Одонтой ээжүүдээ өмнөөс уриалж бүгдээрийн дэмжээрэй гэж уриалж байна.
энэ баасангийн талаар бид нэр гол нь юу хийж байгаа юм гэхээр зэрэг шүү дээ. Хэвлэлийн хурал хийж байгаа гол шалтгаан эхлээд энэ ахмадууд гэд хийлээ. Тэгтэл бид нар бас одоо тэрнээс юунаас нь дутхгүй бид нар энэ баасан энэ бидний одонгийн мөн байхгүй болцгоод олон хүүхдээ ихчүүд энэ залуугаараа тэтгэврт гарчаад ажил хөдөлмөргүй ийм байгаа юунд энийг төр засаг удирдж байгаа бусад хүмүүс олж хараагүй байхад жирийн нэгэн эмэгтэй олж харж энийг дэвшүүл тавьж чадсан ийм асуудал. Гэтэл энэн дээр юу гэхээр зэрэг энэ хүмүүс ингээд дэвшүүлээд энэ хүн тавиад ирдэг. Тавьсан юу н эрх мэдэл нь хүрдгүйгээс энэ хүний асуудал тэмцэж яваад байдаг, одон хүнийг яадаг. Гэтэл энэ хүн уг санааг нь гаргаад тавьчихдаг. Тавьсан санааг нь эрх мэдэлтэй хүмүүс авчихдаг. Ийм байж болохгүй маа. Тийм учраас үнэнхээр ийм шудраг тэмцэгч хүмүүсийг бид нэр эрх мэдэл бас нэг хагас угс өгчөгдөг тэр мэдлэлтэй газар нь бас суулагчд бас бид бүхэнд ашигтай энэ улс оронд олон түмэн энэ улс орныг удирдах жолоодож явхад их зөв шийдвэр гаргахад баасан митийн ийм олно гэсэн бодолтой өөрийнхөө биеийг гаргуунд нь гаргасан ийм хүмүүс хэрэгцээтэй юм аа. Манай сонгогч олон нийт ард түмэн нэ сонголтоо зөв хийгээд өөрснийхөө төлөө ажиллаж чадах тийм хүмүүсийг сонгосоо гэсэн сэтгэлээр бид гаргаж тавьж байгаамаа. Энэ баасан минь эрх мэдэл нь хүрхгүйгээс зорилгын дороос нь дэвшүүлээ тавьдаг. Тэрийн дээр нь гарсан хүмүүс эсэргүүцэж чагаад сүүлд нь нөгөө хүний тавьсан зорилгыг чи өөрийнх болгоод тавьчихдаг. Ийм шудраг биш байя. Тиймийн тулд ийм шудраг тэмцэгч хүмүүсээ бид нэр гаргая гэдэг дээр ард түмэн ялангуяа энэ одонтой эхчүүд энэ хүний хүчээр бид энэ хүний хүчийг ягаад энэ хүртэж байгаа шүү. Тэрийгэ ухамсарлаарай. Тиймийн тулд энэ хүнийг дэмжээрэй гэж ингэж л уриалж байгаа юм шүү. За олон хүүхдээ би ордог байна. Нэг хүүхдүүдтэй энэ насаахан Монголын ахмадуудын энэ одонтой олон эхчүүд энэ олон буурлууд насныгнда суусан улсуудын тэтгэврт итгэмж байр орон сууд энэ бүхэл газар шороо энэ бүгдийг санаачсан хүн бэгүүд манай баасан энэ хүүхэн байна. Энэ хүүхнийг нь 22 дахь тооруулсан бичнээ юм зүр биш гэсэн би бас ээжийн хувьд энэ ахмадын хувьд бас энэ ард түмэн дэмжээсээ ийм сайхан шудраг хүнийг олж сонгоосоо гэдэг дээрээс би хүсэлтэд тавьж байна. Миний хүүхдээ сонгоцоогоорой. Олон ээжүүдээ ах түмэн олон түмэн тэгээд хамтаа зөв сонгоорой. Баян зүрх дүргшин. Би энэ хүний хүчинд би 6 хүүхэдтэй байсан. Тэгээд нодлон би 1-р олон авсан. Тэгээд одоо энэ ийм сайхан их ажил хийдэг энэ шудраг төлөв зантай энэ хүнийг дэмжээрэй гэж Баян зүрхийн түмэн олон ард түмэн Баян зүрхийн 22 дугаар хорооны ард түмэн тойрогт уриалж байна. Ямар дүүргэж эхлэх чиглэлтэй самтны хэтгэ. За энэ хурлын талаар асуух юм байвал асуу. Асуулт байхгүй бол ингээд өндөрлөё.